байсан тийм. За багийнхныгаа болон хамтран ажиллаж байгаа хүмүүс магадгүй таны удирдлаганд ажиллаж байгаа хүмүүс бас байж болно тийм. Ер нь бол хүн болгон маш их ялгаатай байдаг гэдгийг аягуулсаа ойлгох хэрэгтэй. Тэднийхээ бас ингээд зам байдлыг нь таньж мэдснээр яах вэ гэхээр таны харилцаа улам илүү сайжирна. Баг нэг зорилгын төлөө явахдаа бие биентэйгээ ойлгосныг мэдээд эхлэхээр багийн үр дүн улам илүү сайжирдаг, хамтын ажиллагаа илүү бас үр дүнтэй одоо өндөр гарч ирдэг. За тийм учраас бие биенийхээ ялгаатай байдлуудыг бас давуу талуудыг мэдэж авах нь эцсийн үр дүнд бол илүү нөгөө хамтран ажиллахад одоо богино хугацаанд бас амжилтанд хүрэхэд илүү өндөр нөлөөтэй гэх юм уу. Групп дотор яг компаниуд дотроо зөндөө олон гоё юм санаатай тэрийгэ гоё хийчмээр хэрэгжүүлчмээр эргээгээ тэр нь бидний бас ажилд бас амьдралд хэрэгтэй байгаа зөндөө санаатай залуучууд бас байдаг. Тэгээд эдгээр энэ залуучуудыг маань бас дэмжиж бас санаагаа илүү бодит болгоход нь туслаад ингэ явж байгаа Aimsters хавтаа бас юм маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд зарим үед магадгүй ажил дээр хамт байсан ингээ сайн харах юм бол багууд маань өөр компани бас ажилтнууд ч гэсэндээ хамтдаа нэг санаан дээр нэгдээд бас орж ирж байгаа. Тэгээд энийг нь харахад бас ингээд маш гоё юм бүтээлч байдал бас нэмэгдэж байна. Бие биентэйгээ улам илүү танилцж нөхрөлж байна. Тэгээд цаашдаа бас үүнийг ажил хэрэг болгох гээд улам илүү гоё хамтдаа хичээгээд бас явна гэдэгт бас итгэлтэй байна. Манай өмнөх бас нэлээд амжилттай одоо өнөөдөр бас ажил хэрэг болцсон. Аль хэдийн бас нөгөө амьдралаа бас хэрэгжчихсэн байгаа. Манай корпорат бас кохортоос бас гарч ирсэн төслүүд бас байгаа. Тэгэхээр бас яг эднийхээ амжилтыг бас улам илүү баттгаж, улам илүү өндөр бас амжилтуудыг бас гаргаасай гэж бас хүсэж байна.